За сайн байцгаана уу багш нараа. Та бүхэнд энэ өдрийн амар амгалан айлтгая. За би заавал мэргэжилтэй холбоотой хичээл биш. Ер нь даасан анги даадаг багш нартай холбоотой жоохон хичээл бэлтлээ. За ер нь анги удирдна гэдэг урлаг гэж би хувьдаа боддог. За жишээ нь өөрийгөө удирдахдаа толгоогоо, бусдыг удирдахдаа зүрх сэтгэлээсээ сонсож бай гэж хэлдэг юм байна. За удирдах гэдэг нь ер нь бусдаар ажил хийлгэх, бусдын тусламжтайгаар амжилтанд хүрэх, зорилготой хүрэх гэсэн үг юм байна. Анги удирдах арга барилаас хуваалцвал нэгдүгээрт ангитайгаа яаж ажиллах үндсэн зорилгоо тодорхойлно. Хоёрдугаарт сурагчтайгаа нэг үржлэн харилцаа тогтооно. Гуравдугаарт ажлыг зөв хуваарлах, авьяас чадвар сонирхлынхаа дагуу ажиллуулж дэмждэг байх хэрэгтэй. Дөрөвдүгээрт нь мэдлэг туршлагаа хуваалцдаг байх. Тавдугаарт болохоор багш өөрөө хариуцлах хүлээдэг, бусдыг хүндэтгдэг нэгэн байх ёстой. За 6-ад нь болохоор сурагчдынхаа тухай олон төрлийн судалгаатай байх. 7-ад нь ангид ер нь зохих төвшний хүүхдүүдийн төвшөнд тааруулсан дэг журам урдж ажиллах хэрэгтэй гэж боддیں۔ За ер нь өөрийн даасан ангидаа хэрэгжүүлж байгаа ажлуудаас дурдаад явчих. За ер нь ангидаа дагаж мөрдөх 5 журам гэдэг ингээд жишээ нь журам мөрдөж ажиллаж байгаа. Мөн улирлын эхэнд сурагчдаар тухайн улиралд хэрхэн суралцах, ер нь амлалтын авч тэгэд улирлын эцэст амлалт ба биелэлтийг харьцуулж дөнгөний хүснэгт нь эцэг эхтэн танилцуулж цаашид ямар хичээл дээр анхаарах шаардлагатайг нь суралцагч эцэг эгч хамтарч ярилцаад дараа нь улирлын амлалтаа төлөвлөдөг нь ер нь сурлагын үнэлгээг ахиулах бас сайн аргуудын нэг байд юм аа. Хоёрдугаарт эцэг эхтэй харилцах дэвтэр аялуулж ангид зохиогдож байгаа ажлууд болон зохих ажлынхаа талаар мөн ололт амжилт улирлын дүн бичиж явуулснаар эцэг эхийн хуралд ирээгүй эцэг эхчүүд болон гэрийн бусад гишүүд тухайн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах боломжтой болдогоороо эцэг эхтэй харилцах дэвтэр бас давуу тал байд юм аа. За 3-дугаарт гар утасгүй хамт олон болох нь хүмүүжлэлтэй сайн хүн болж төлөвшгийн мөн сурлагын үнэлгээг ахиулах бас сайн аргуудын нэг нь байд юм аа. За одоо энэ хэцүү үед гар утасгүй хүүхэд байна гэж чинь бас хэцүү. Жишээ нь ээж аав нь залгана, дуудана, эсвэл очиж чадахгүй байх ч гэдэг ч юм уу, эсвэл хүүхэд нь эрт тарчдаг гэдэг ч юм уу. Ингээд бүгдээрээ ер нь хүүхдүүд утастай байдаг. Гэхдээ би утсыг эхний цаг дээр хурааж аваад сүүлийн цаг дээр нь буцааж өгөх маягаар ингээд бас ажилтдаг. За 4-дүгээр баярын арга хэмжээ олгоноор ангидаа ямар нэгэн сэдэвт ажил явуулдаг байх нь бас үр өгөөжтэй бие биенээ таньдаг болж хамтарч ажиллах таатай нөхцөл бүрддэг. За жишээ нь Ахмадын баяраар Ахмад хүмүүсийг алдар нэртэй цуудаг хүмүүсийг ангидаа урьж авчираад эрүүл айлтгадах ч юм уу, эсвэл сургаал айлтгаж ингээд хүлээж авах ч юм уу. Дараа нь шинэ жил эсвэл төрсөн өдөр ямар нэгэн ер нь баяраар ингээд ангидаа ямар нэгэн ажил зохион байгуулах нь бас нэг таатай нөхцөл байдаг. За жишээ нь Наврузын баяраар эсвэл цагаан сараар ингээд хүүхдүүд бас бие биенийгээ сайн таньдаг, мөн таатай орчин бас бүрдэх, эсвэл бие биендээ илүү дотн байх гэсэн. Дараад нь ямар нэгэн ангидаа ер нь ажил ер нь ядаж 7 хоногт биш ч гэсэн ядаж цаард нэг удаа нэг ажил төлөвлөд ангийнхантайгаа илүү дотн байх үүднээс жишээ нь ууланд гарах, агаарт гарах ч юм уу, явган аялал ч юм уу, эсвэл мөсөнд очиж тоглох ч юм уу, эсвэл номын санд очиж хамтдаа заавал хичээлтэй холбоотой биш, ер нь өөр бусад үлгэр байсан ч олон ном унших ч юм уу, эсвэл чөлөө цагаараа заал авч хамтдаа тоглох ч юм уу гэх мэтлэн ажлууд байвал хүүхдүүдэд илүү төвхөн байд юм аа. За ангийн багш бол тухайн сурагчийнхаа
арга эрдэнд тохиолдож буй ямар нэгэн баяр баясгалан, зовлон гунгийг мэдэрч тухайн хүүхдийг хэрхэн харьцгаа төлөвлөдөг байх нь ер нь чухал байдаг. Иймээс багш хүн бол хүнийг ойлгох, нинжин сэтгэлтэй хүүхдийн дотн нөхөр байж л сайн багш болно гэж би боддیں۔ За ер нь анги удирдсан багш хамгийн багадаа ангийнхаа сурагчдынхаа тухай ер нь 10-аас доошгүй судалгааг хийсэн байх ёстой. Жишээ нь 1-р сурагчдын дэлгэрэнгүй судалгаа, 2-р улирал бүрийн эрчийн судалгаа, 3-р халамж үйлчилгээнд хамрагддаг хүүхдийн судалгаа, 4-р вакцинд хамрагдсан тухай судалгаа, 5-р өрх толгойлсон эцэг эхтэй хүүхдийн судалгаа, 6-ад нь эмдэг эсвэл нин ядуу хүүхдийн судалгаа, 7-д нь хагас болон бүтэн үеийн хүүхдийн судалгаа, 8-д нь 1 өрхөөс 3 ба түүнээс дээш хүүхэд ерөнхий боловсролын сургуульд сурдаг хүүхдийн судалгаа, 9-р дүрмд хувцсны судалгаа, 10 ном сурах бичгийн судалгаа, 11 сурагчийн ололтын амжилтын судалгаа, 12 шилжилт хөдөлгөөний судалгаа, 13 дугуйланд хамрагдж буй сурагчдын судалгаа, 14-т нь сонгон суралцах хичээлийн судалгаа, 15-д нь сурагчийн авьяасын судалгаа, 16-д нь сурагчдын эрүүл мэндийн судалгаа, 17-д нь хичээлээс гадар үйл ажиллагаанд оролцож байгаа байдлын судалгаа, 18-д нь ангийн сурагчдаас тухайн хичээлийн жил хураасан бэлэн мөнгөний тооцооны судалгаа, 19-д нь болохоор нийгмийн оролцооны судалгаа. Ингээд дурдаад яваад байвал ер нь айгүй олон төрлийн судалгаа байдаг. Жишээ нь хамгийн сүүлийн 20 дахь судалгаа гэвэл мөн улирлын дүн, эцэг эхийн хамтын ажиллагааны тэмдэглэл, ангид зохион явуулах ажлын удирдамж, сурагчдын эцэг эхийн болон өөрийн утасны дугаарын жагсаалт, хүмүүжлийн ажлын төлөвлөгөө зэрэг нь ер нь анги удирдсан багшид зайлшгүй байх ёстой зүйл мөн бөгөөд даасан ангийнхаа сурагчдын тухай ер нь ийм олон судалгаатай байх юм бол ихийг мэддэг болно. За анги удирдна гэдэг нь шинжлэх ухааны сүр үндэслэгүй, хичээл зүтгэл гаргалгүй, урсгалаар хийх боломжгүй ажил. Жишээ нь анги удирдах чадваргүй багш уурлна, итгэлээ алдна, ер нь хүүхдтэй яаж харьцааж мэдэхгүй, жишээ нь ирээдүйн төлөө зүтгэхээ байж магадгүй сэтгэл санааны хямралд орж улмаар багшийн мэргэжлэн ч ер нь сонирхолгүй байж болно. Иймээс анги удирдах арга барил ер нь сайтар суралцах нь зөв баха гэж бодож байна. За ер нь бид нар их мэдлэгтэй, хүмүүжлгүй хүн төлөвшүүлснээс магадгүй нимгэн мэдлэгтэй хүн шиг хүнийг төрүүлэх нь их оронд хэрэгтэй. Тиймээс эхлээд сайн хүмүүжил, дараа нь сайн сурах арга барил сонгох хэрэгтэй билээ гэж би боддог. За гэх мэтлэн анги удирдсан багшийн талаар бэлдсэн жоохон хичээлээ өндөрлүүлье. Та бүхэнд багш гэдэг сайхан ажлын өндөр амжилтыг хүсье. Анхаарал тавин сонссонд баярлалаа.